Нарийн төмөр замын ингээ шилжүүлэхээр 3 доллар гэдэг юм яриад байгаа шүү дээ. Захын инженер хэлж ийлээ. Өнөөдөр үгүй бид нар нарийныг тавилаа гээд тэр проблем шийдэхгүй гэж хэлээ. Хятадын гайлын хуулиар эрентхийнээр харж болдгоо бараг заавал асгад юм бэл. Бид нар өргөнөөр аваачаад очисон ч асгана. Нарийнаар аваачаад очисон ч асах байхгүй. Тэр 3 доллар гардгаа л гарах юм бэл. Тэгэхээр бид нар нөгөө 3 доллар хэмнэх гэж байгаа дүр үзүүлдэг нь би зүгээр энэ юугаа гаднаас хүний бодлогоор яваад байгаагаа халахж байгаа тий. Гүйгүй би чиний 3 доллар хэмнэх гээд байна гэж хэлж шүү дээ. Тэгэхээр бид нар хуурдах юм байна л да тийм үү. Өөрхий 3 доллар хэмнэх гээд байгаа юм байл тий. Тэгэхээр зөвхөн нүүрсний тэр 3 долларын ашигын төлөө ингэж хүмүүсийн толгой эргүүлснэг хэдэн төгрөг аваа яваад ч болохгүй л дээ. Энд чинь би 20 30 жилийн дараах асуудлыг ярьж байна. Аюултай байдал төрүүл хэн хариуцах юм бэ? Биднийг буруу үйлдэл хийж байгааг та юугаар нотлоод байгаа? Яагаад Вьетнамууд болохоор Хятадаас илүү нарийнхан. Энэтхүүд бүр өргөн. Гэвь ингээд эдгээр яагаад ингээд адилхан стандарт хийчихдэг юм бэ? Яагаад ингээд шилжүүлэн ачихад манайх ч нэг ийм юм яриад байгаа юм да. Шилжүүлэн ачихаар 3 доллар илүү гарах гэдэг юм гээд. Тэд нар бол 3 доллар илүү зарыг гэж бас боддог хүмүүс биш шүү дээ. Гэхдээ энийг өгөхөөс өөр арга байхгүй. Яагаад гэвэл гээд ингээд бодлоготой хүмүүс байхгүй. Хойд солонгос ганцхан Хятадтай нэг стандартаар залгаж байгаа юм байна. Тэгээ үр дүнд нь хойд солонгосын эдийн засаг бол 92% Хятадын хамаарал хяналтанд байна.